Сайн байцгаана уу? Гэртээ яг хуцтай тавтаа морил. За өнөөдөр 2 дугаар сарын сүүлчийн өдрийн хичээл маань эхэлж байна. Энэ хичээл маань сэтгэлийн зовиурыг даван дийлэх йогийн хичээл байгаа. За тэгээд яг та бүхэн нэг тийм зовиуртай, шаналгаатай нэг тийм сэтгэл гундуу үе байдаг шүү дээ. Яг тэр үедээ түүнийг даван туулж болох тийм хичээлийг хүргэх болно. За ингээд хичээлээ эхэлцгээе. Сэтгэлийн зовир шаналгаатай үедээ ерөнхийдөө нэг бол өөрийгөө их тийм гаргуунд нь хайдаг, нэг бол өөрийгөө айгүй тийм шахаж ингэж шаарддаг, одоо хүсэхгүй байгаа зүйлийг хийдэг ч гэдэг юм уу те. За ерөнхийдөө бол хоёулаа одоо гаргуунд нь гаргаж байгаа л гэсэн үг. За тэгээд одоо жишээ хэлэх юм бол маш ихээр иддэг ч гэдэг юм уу, эсвэл одоо ер нь л ингээд аль болох тэр зүйлийг мартахын тулд, одоо тэр шаналаад байгаа зүйлийг мартахын тулд ийм хамаагүй юус явж ухамсаргүй үйлдэлүүд маш хийдэг. За тэгээд тэр нь эргээд тухайн үедээ төр зур жоохон намжих боловч эргээд дахиад нөгөө сэтгэлийнхаа зовиртой ингээд гүйцэгдээд дахиад нөгөө зовир шаналгаа нь ингээд ирээд идэг. За тэгэхээр хамгийн түрүүнд бүгдээрээ хэрвээ таны сэтгэл санаа ингээд зовирлаад те, ер нь сэтгэлийн зовиртой хүн гэдгийг хүн баг зарим нь мэддгүй штэ. Ямар хүнийг одоо сэтгэлийн зовиртой гэж хэлээд байгаа вэ гэхээр одоо юм байнгын яарсан те, сэтгэл санаа нь ерөөсө тогтдгоо. Тэгэл ингээд нөгөө эн тэнд хөл гараа зогчдөг, хөл гар нь хаана байгааг мэдэрдгүү те. Тэгэл юм жоох юмд бухимддаг, жоох юмд амар баясаж инээдэг ч гэдэг юм уу те. Ийм одоо таны сэтгэл санааны түвшин ийм гоё баланстай байхаас илүү бүр ингээ холтцсон байдаг байхгүй. Тэгэл уул нь бол хүн чинь нэг юм доктортой одоо сэтгэл санааны ийм төвшөнд ингээ сайхан бодож бясалгаад аливаа өөрийнхөө тэр үйлийг хийгээд явж явах хэрэгтэй байтал тэмчээнээсээ бүр нэг бол доошоо нэг бол дээшлэл бүр ингээл амар савлаад ингээд идэг хүн байнгын сэтгэлийн зовиртой байдаг. Тэгэл маш ихээр иддэг. Тэгэл одоо зүгээр ингээл тэр тухайн байдлыг мартахын тулд ингээл ийш тийшээ зугаалах ч гэдэг юм уу. Ерөөсөө л ингээл цухтаал яваад байдаг өөрийнхөө тэр зовироос. За тэгэхээр хамгийн түрүүнд тэр дахин гүйцэтгэлээсээ илүүтэйгээр шууд харагшаа хараад юунаас болоод ингээд сэтгэл зовирлаад байгаа тий. Одоо яагаад миний сэтгэл тавгархаад байгаа гэдгийг маш сайхан олж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр та одоо өөртөө туслах ном унших ч юм уу тий. Тэр хэрэг тавар хүсэх юм бол танд туслах ном зохиол маш олон байдаг. За тэгээд одоо интернетээр бол зөндөө тийм сэтгэл заслын, бясалгалын техник гэл ерөөсөө өчнөө юм байгаа. Тийм болохоор та бүхэн маань өөрсдөө тэрний тухай ингэж одоо эргэлхийлж үзээрэй. За тэгээд одоо сэтгэл санаа чинь тавгүй үед одоо хийх би багахан хэмжээний одоо дасгал хийж зааж өгье. За гэхдээ хэрвээ одоо та үнэхээр сэтгэл зовиртой үед хүн биеийн хүчний юм хийж чаддгүй байхгүй. Ерөөсөө юм ингэж хийхээс айгүй зовиртой байдаг. Хэрвээ та үнэхээр тэгээд авах юм бол эхлээ зүгээр үдчиж болмоор ах юм бол дагаад хийгээрэй. Яагаад гэхээр сэтгэл зовиртой үед өөрийнхөө бие махбодыг хүчлэхээр тархинд ийм одоо гэмтэл учирдаг байхгүй юу. Тэгээ гэмтэл учраад энэ бүр таныг эвгүй байдалд оруулах гэсэн үг. Яг энэ шиг хүмүүс одоо өөр олон зүйлийг хийдэг байхгүй юу. Одоо сэтгэлээр унахаараа ийм янз бүрийн юм одоо өөрийгөө одоо цогтөг зоддог модч гэдэг. За тэр бол ингээ янз бүрийн юмнууд байдаг. За тэрийг яг бүгдээрээ нэг хэлхиймгүй яриад яах вэ. За ингээ бүгдээрээ одоо сайхан завилд суугаад, эсвэл цөхөрт суугаад яаж суувал таны нуруу хүзүү тэгшгэн ирэх чинь яг тэр байдал дээр ирээд сайхан тайвшраасан. Тэгээ гарын хаалгыг сайхан дээш нь харуулчих. Бид нэр гарын хаалгыг дээш нь харуулаад цээжийг дэлгэхэд аяанда бидний сэтгэл ингэж дэлгэрч өгдөг. Тэгээд сэтгэлийн зовиртой хүмүүс үргэлж мөрөн унжгаар цээж нь доошоогоо ийм бүхтгэр ерөөсөө байнгын юм байдаг. Тэгээд тэр нь улам л таныг доошлуулдаг гэсэн үг. Тэгэхээр сэтгэл санаа унаад амт нь шууд л нуруу үзүүц эхлээл хүзүү толгоогоороо дээшээ ургаал гарын хаалгыг дээш нь харуулаад тэгээ сайхан тайвшир. Тэгээд тэр чимээтэй байгаа тэр олон зүйлүүдээс сайхан холд. Тэгээ өөрийгөө хамраа. Тэгээ өөрийгөө анзаар. Нүдээ наад амьсгалаа анзаарна. Бүх одоо өөрийнхөө мэдрэмжийг тотгошин хураагаад
яад анхаарлыг хамрын үзүүр дээр авчирыг бүгдээрээ. Тэгээ хамраар орж ирж байгаа тэр амьсгалыг, агаарын урсгалыг ажиглаад амьсгал гаргахдаа тэр хөвлийн ходоод чинь дотгошоо хонхоогоод бүх амьсгалыг гаргаж өг. Дахиад гүнзгий амьсгал авлаа. Амьсгал гаргахдаа зэрэгцээ тэр зовоод зовирлаад бүтэхгүй байгаа бүх асуудлыг амьсгалтай хамт бүгдийг гаргаад өг. Дахиад амьсгал авлаа. Амьсгал гаргая. Орчны чимээг сонсоод тэгэл болох орчныхоо тэр гараад байгаа чимээ үнэртэж байгаа зүйл салхи юу гэдгийг таны орчин тойронд байгаа бүх зүйлтэй уусна нэгтэй эдгээр зүйлүүдийг байгаар хүлээж аваа. Нүдэ ансан чигээрээ энэ чинээ сайхан өөрийгөө ажиглаад скэм хугацаанд видеотойгоо хамт нэг тайван сайхан суугаад үзье. Дахиад айжхан өөрийнхөө анхаарлыг нуруунд дээр авчираарай. Таны нуруу ахар сүлнээсээ таны хонгоны хоёр яснаас те эхлээд дээшгээ маш гоё ургаад төлжөөд ургаад сунж өгч байгаа. Амьсгалж ийд тавшир зөөлхнүүдийг нэгээд за тэгээд зүүн гарыг өвдгөн дээрээ зүүн гарыг баруун өвдгөн дээрээ тавиад баруун гарыг хойноо тавьж агаад амьсгал аваад цээжийг дэлгээд үзье. За тэгээд болох цээжийг дэлгээд одоо яг энэ одоо цээжнээс чинь татгаад байгаа юм шиг ингэж урагшаа тийшээ сунж. Тэгээд амьсгал гарахтаа баг зэрэг мушгаад хажуу тийшээ. За тавьшрээ. Одоо баруун үлийг өвдгөн дээрээ тавиад зүүн үлийг зүүн гараа хойноо тавьж агаад амьсгал аваад нөгөө цээжийг дээш хүзүү толгоогоор сунаад тэгээд амьсгал гарахтаа хажуу тийшээ гараа. Амьсгал гарахтаа бүх зүйлийг явуулаад өг. Тавшир. За айжхан буцлаа. Одоо хоёр гарыг хойноо тавьж агаад амьсгал аваад цээжээ дэлгээд тэгээд дээшээ харъя. За ирээ болмоор байх юм бол дээшээ харсан хിവэрээ гарыг өшөө жоохон хойшлуулж агаад алгаар нь бүтэн тавьж агаад тэгээд цээжийг дэлгээд одоо энэ мөр бүр хойшлж байгаа тий. Мөрөөр одоо хойшлж байгаа энэ хөдөлгөөнийг анзаарч байгаа бах тий. Ингээд цээж урагшаага мөр хойшоо. Тэгээ хоошоо харъя. Толгоогоо суллаад харцыг суллаад хойшоо гарч өгнө. За энэ үед зарим хүмүүс маань мөрийг хавчаад ингээд идэг хэрвээ та яг тэгж явах юм бол одоо гидснээсээ, хэвлэнээсээ, цээж үгээ түлхээд, урагшаага түлхээд энэ мөр цээж хоёр ч холдож байгаа хоорондоо тэгээ хойшоо гарна шүү. Нэг амьсгал аваад гаргая. За дайж байгаа. Тайвшир. За буцаж завилгаа судал дээр ирээд гарын хаалгыг дэш нь харуулаад за одоо өөрийгөө ажиглаад үзээрэй. Сая бид нар ерөөсөө маш зөвлөхөн хөдөлгөөн хийгээд амьсгалаа ажиглахад таны сэтгэл санаа дээрд чинь үү хэрвээ та маш гоё сэтгэл санаа чинь нэг тийм сайхан тогтоон болоод айтаахан болоод ирсэн бол та бүхэн маань үргэлжлүүлээд уламжлалт нарны мөргөл гэсэн хичээлийг одоо видеоноос гаргаж ирээд тэгээд тэрийг нэг хийгээд үтчихээрэй. За тэгэнгүүт бүр гоё болно. Хамгийн гол нь та яг одоо ингээд жоохон тайвширсан хөдөлгөхөд нэлээд боломжийн болсон санагдах юм бол тэрийг хий тэ. Хэрвээ санагдахгүй байх юм бол одоо яг энэ суудал дээрээ нэг өөрийгөө ажиглаад тайвшраад тэгээ амьсгалаарай. Хөвлөр рүүгээ амьсгалаарай. За
хэрвээ сууж агаад хөвлий рүү амьсгалахад нэг л ингээ болж өгөхгүй байх юм бол бүгдээрээ сайхан дээш харж хөвтөж агаад дээш маш гоё дээш харж хөвтээд бүх биеийг суллан те тэгж агаад одоо хөвлий рүү амьсгална. Хөвтөж агаад хөвлий рүү амьсгалахад илүү хялбархан байдаг. Гарын алга дээш харсан байгаа. Тэгээ хөвлийг бүндэлгөө амьсгал гарахдаа хөвлий чинь дотгошоогоо явж байгаа. Дахиад амьсгал аваад хөвлийг бүндэлгөө амьсгал гаргахад буцаад дотгошоогоо олж байгаа. За энэ мэтчлэнгээр дээш хараад 10 амьсгалаа. За тэгээд тэр дараагаар нь босож ирээд та бүхэн өөрийнхөө тэр шийдэж чадахгүй байгаа асуудал зөөврлээд байгаа зүйлээ нэг бодоод эргээр хараад үзээрэй. Үнцгийг өөрчлөөд. Тэ та зөвхөн нэг талаас нь болохгүй гэж өөртөө бүр амаараа эн чинь болохгүй чадахгүй гэж хэлээд байгаа бол одоо тэрийг ингээд чимээгээд би өнөөдөр чадахгүй байна. Харин би маргаашийн цаад өдөр би ирээдүйд би энийг шийдэхийн төлөө болгохын төлөө би хичээн гэдэг үгээр солих хэрэгтэй. Хизээж битээ амнаасаа болохгүй юм, чадахгүй байна гэдэг үгийг болохгүй хэлж болохгүй гэж хэлээд тэгээд өнөөдөр би чадахгүй байна. Маргааш нөгөөдөр тэрний цаад өдөр би чадахын төлөө баг багаар явна гэж өөртөө хэлээ. За ингээд өнөөдрийнхөө хичээлдээ хамт байсан та бүгдтэй баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Намасте.